Удам нутаг дэвсгэртэй хүн амын суурьшил сэрэг далаад гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцийн холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдгоо. Иймээс засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэл тооцсон төрийн бодлогоор дэмжиж ажиллаж байна. Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100% Оросын холбооны улсаас импортлж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал 2022 онд 38,492 тонн байсан бол 2025 онд 84,366 тоннд хүрч 2 дахин нэмэгдсэн байна. Монгол улсад агаарын хөлгийн үйлчлэгээ эрхэлж байгаа дотоодын 20 гадаадын 7 буюу нийт 27 авиакомпани байгаагаас 2025 онд нийтдээ олон улсад 2 сая 6,162 зорчигч, орон нутагт 442,253 буюу нийт 2 сая 448,515 зорчигч тээвэрлсэн байна. 2024 онтой харьцуулахад олон улсын чиглэлийн 15% буюу 259 мянган зорчигчоор, орон нутгийн чиглэл 5% буюу 21 мянган зорчигчоор тус өссөн үзүүлэлттэй байна. Аялал жуулчлал эдийн засгийн идэвх нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч ачаа тээвэрлэлд тогтвортой өсөлттэй байх төлөвтэй байгаа бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2025 онд 2.4 саяд хүрсэн бол 2028 онд 2.5 сая хүрэх төлөвтэй байна. Агаарын хөлгийн тээврийн үйлчлэгээ авч байгаа иргэдэд хүрч байгаа тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс, харин агаарын хөлгийн шатхууны үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус шууд хамаарч байна. Манай ороо хоёр хөрш улстай хуура бомбтер хилдэг. Далаад гарцгүй орны хувьд агаарын тээврийн чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг Оросын холбооны улсаас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл их тээвэрлэх боломжтой. Харин бүгд найрамдах Хятад ард улсаас онгоцны түлш худалдаа авахд төмөр замын царгийн зөрүүтэй байдлаас шалтгаалan замын үүд бомбтоор шилжүүлэн аж байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориултын сав, насос станц, дотоодын тусгай вагон цистерн байхгүй байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улсаас нийлүүлэгдэх онгоцны түлшийн стандартын хувьд JET А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтанд ороод байгаа шинэ эсэх буудлын шатхуун хангамжийн байгууллагад агаарын хөлгийн түлштэй хамтдан ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй байна. 3. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үн болон Оросын холбооны улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулж Оросын холбооны улсын засгийн газраас экспортын хязгаарлалт хийх татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж нийлүүл тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэнд нөлөөлж хомсдол үүсэж болзошгүй байна. Иймд Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах, Чингис хаан олон улсын эсэх буудлын шатхуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатхууныг доктортой нийлүүлэх боломж бүрдэнэ. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч Оросын холбооны улсын зүгээс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар өмнө удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд 2024 онд Монгол улсад Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний албан ажлын үеэр Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг байгуулж Монгол улсын олон улсын гэрээний тухай хуулийн 14-р зүйл заасны дагуу Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол улсын аж үйлдвэр, эрс баялагын сайд Туван болон Оросын холбооны улсын эрчим хүчний сайд Цэвлэв нар урьдчилсан байдлаар гар үсэг зурсан. Засгийн газрын 2025 оны 4-р сарын 2-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг улсын их хурлын байнгын оргоор хэлэлцүүлж улсын их хурлын гишүүдийн саналыг нэгтгэж 2025 оны 4-р сарын 21-ний өдрийн 01/11/69 дугаар албан бичгээр Оросын холбооны улсын эрчим хүчний яамд хүргүүлсэн. Олон улсуудын үр дүнд Оросын холбооны улсын эрчим хүчний яамнаас 2026 оны 1-р сарын 13-ны өдөр Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт оруулах өөрчлөлтийн протоколын эцсийн хувилбарыг ирүүлсэн тул олон улсын гэрээний тухай хууль болон улсын их хурлын дэгийн тухай хуульд нийцүүлэн үндсэн хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг нэг багц болгон улсын их хурлын холбогдох байнгын ороотой зөвшөлдсгөөр бэлдээд байна.
Хэлэлцээрт орсон өөрчлөлтүүдийг танилцуулъя. Хэлэлцээрийн 4-р зүйлийн 2 дахь хэсэг цогцлборыг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулна гэсэн нь нисэх буудлыг бүхэлдээ удирдах гэсэн хоёрдмол утгыг илэрхийлж байсан тул хэлэлцээрийн өөрчлөлтийн нэмэлт протоколд энэ асуудлыг тодорхой тусгаж талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол улсын Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийг түлшээр цэнэглэх дэд бүтцийг удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна гэж Монголын талын саналаар өөрчлөлт оруулсан. 5 дугаар зүйлд Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол улсын дотоод зах зээлд газрын төсний бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх зохицуултыг хангана гэж заасныг газрын төсний бүтээгдэхүүн гэж бүх төрлийн шатхууныг хамааруулсан утгатай заалт орсон тул тодруулах хуульд нийцүүлэх зорилгоор агаарын хөлгийн түлш борлуулах гэж Монголын талын саналаар орууллаа. Монголын тал 7 дугаар зүйл нь бүхэлд нь хасах саналыг тавьсан хэлэлцээрийн явцад Оросын талаас 7 дугаар зүйл нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хадгалах үүднээс олон улсын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр зайлшгүй тусгагдсан тул хасах боломжгүй гэдэг байр суурийг сайд нарын уулзалтууд дээр тогтмол илэрхийлж байсан. Мөн 2026 оны 11-р сард Москва хотноо Ишхабын орнуудын уулзалтын үеэр Оросын холбооны улсын ерөнхийлөгч мөн уг байр суурийг илэрхийлсэн. Хэлэлцээрийн явцад 7 дугаар зүйлийн 1-р догол хэсэгтээ давхцсан утгыг илэрхийлж байгаа тул хоёр талаас зөвшөлдсөний үндсэн дээр 2 дугаар догол хэсгийг хассан. Хэлэлцээрийн 9-р зүйлийн 2 дугаар догол хэсэгт Оросын талын арбитрийн шүүх маргаан таслахаар тусагдсан зохимжгүй тул 3 дахь орны арбитрийн шүүхийг сонгох саналыг Монголын талаас гаргаж хэлэлцээрийн явцад Оросын талаас Белорусын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх олон улсын арбитрийн шүүхийг санал болгосон. Бүгд найрамдах Беларусь улстай манай улс найрамдалт харилцаатай түншлэлийн гэрээ бүхий улс тул өгүүлсэх шалтгаан байхгүй тул хүлээн зөвшөөрсөн. Манай талын санал бол бүгд найрамдах Казахстан улс байсан юм а. Хэлэлцээрийн 11 дахь хэсэгт Монгол улс болон Оросын холбооны улсын хоорондын үйлчилж байгаа ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна гэсэн заалт орсон нь олон улсын эрх зүй акт хэм хэмжээг өгүүлсгэсэн давж үйлчлэх утгатай Монгол улсын хууль тогтоомжид нийцэхгүй байсан тул Монголын талын саналаар хассан. Мөн Оросын талаас хэлэлцээрийн анхны хувилбарт 20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх заалттай байсан тул Монголын талаас 5 жил болох саналыг тавьсан. Гэвч Оросын тал хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны доктортой байдлыг хангах гол хөшүүрэг нь урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ тул хугацааг бууруулахгүй байх байр суурийг илэрхийлсэн. Хэлэлцээрийн явцад 15 жил болгож хугацааг богиносон өөрчлөлтүүдийг тус оруулаад байна. Энэхүү хэлэлцээр нь Монголын тал хууль заасан дотоодын процедурыг хангаж зохих шийдвэр гарсны дараа үйлчилж эхлэх бөгөөд тус хэлэлцээрт агаарын хөлгийн түвшний хангамж нийлүүлэлт татварын тогтвортой байдалтай холбоотой заалтууд орсон байх тул улсын хурлын бүрийн эрхэнд байнгын хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлж холбогдох шийдвэр гаргуулах шаардлагатай байна. Оросын холбооны улсын зүгээс энэхүү хэлэлцээр Монгол улсад газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээртэй хамтдаа хүчин төгөлдөр үйлчлэх талаар мэдэгдсэн бөгөөд газрын төсний бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд Монгол улсад агаарын хөлгийн түвш нийлүүлэх тухай хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах нь чухал ач холбогдолтой юм гэж үзэж энэхүү хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэх зурх зөвшөөрлийг улсын их хурлын байнгын хороодод зөвшөлдсөж холбогдох шийдвэр гаргуулгаар та бүхэнд танилцуулж байна. Баярлалаа. За баярлалаа. Хэлэлцээр бол